За өглөөний минь за хамтдаа залбирцгаая. Эзэн бурхан минь таньда шинэ өглөө шинэ өдрөө өгсөнд баярлалаа. Та энэ өглөөний үгийн цагийг та өрөөж ивэж өгөөрэй. Та энэ өдрийн турш та биднэртэй хамт байж ариун сүнсээрээ дамжуулан ажлаа хийж алдарших болтугай. Есүсийн нэрээр амен. За хамтдаа өнөөдөр эзний үгээс суралцгаая. За өнөөдөр сургаалт үгс 3-ын 1-ээс 12 дугаар ишлэгийг хуваалцъя. За би эндээс дуудъя. Эзэнт итг. Хүмүн хууль зааврын минь бүү март. Тушаалыг минь зүргэнтэй сах. Амьдралын чинь хоног жилийн урт амар тайвныг эдэл чамд нэмнэ. Хайр инэрл ба үнэн чамаас бүү салаг. Энийг хүзүүгээрээ ороож зүргнийхээ самбарт бичвэл Бурхны болоод хүмүүсийн нүднээ таалал хийгээд сайн нэрийг чи олноо. Бүх зүрхээрээ эзэнт итэг. Бүү тишгэл өөрийнхөө ойлголтод. Түүнийг мэдхэд зам бүхэн чинь байг. Тэрээр зам харгууг чинь шулуутгана. Өөрийнхөө нүдэнд бүү мэргэн бол. Эзнээс имэ ёрын муугаас эрг. Энэ нь махан чинь им, ясан чинь шин болноо. Эзнээ идэрэ болоод бүтээгдэхүүнийхээ дээжээр алдаршуул. Тэгвэл агуулагч нь аривнаар дүүрнэ. Ингүүл дорхнууч нь дарсаар бэлхнаа. Эзний сахилгыг бүү жигш, гисгэлэнлийг нь бүү зэвүрх. Хүмүн хүүгээ таалан хайрладаг. Эцэг хүний адил хайрладаг хүнээ эзэн шийдэгдэг юм шүү. Амен. За хүн бүр амьдралын замаа зөв сонгож зөв амьдрахыг хүсдэг. Гэвч олон хүн өөрийнхөө ухаанд найддаг. Бурхныг бол орхитуулдаг. За сургаалт үгс 3 дугаар бүлэг бол итгэж хүнд зориулсан амьдралын өдөрдмж юм. Аливаа зүйл бол хүний амьдралч тэр өдөрдмжтэй явагддаг. Тэгээ энэ өдөрдмжээ өөрийн ухаан бодлороо өдөрдүүлж явуулах уу? Эсвэл Бурхны мэрэгэн ухаанаар өдөрдүүлэх уу гэдэг сонголт бидний өмнө ирж байдаг. Тэгэхээр итгэж та бид нар бол өнөөдөр Бурхны мэрэгэн ухаанаар удирдуулдаг Бурхны хүүхдүүд юм аа. За тэгээ энэ хэсэг бидэнд хэрхэн зөв амьдрах, хэрхэн ёроолттой замаар явахыг бол зааж өгдөг. За тэгээ 1-ээс 2 дугаар ишлэлд бол Бурхны үгийг зүрхэнтэй хатгалаа. Хүмүн миний хуулийг бүү мартаарай. Харин зүрхчин тушаалуудыг минь сахигэ. Амен. Хүмүн одоо гэж бид нарыг хэлж байна тийм үү? Итгэлийн ахын дүүс та биднийг. За Бурхны үг бол амьдралын маань замын зааж өгдөг луужин чиглүүлэгч юм аа. Бурхны үгийг одоо зүрхэндээ хадгалвал та бидний амьдралд амар амгалан хийгээд сайн сайхан бол нэмэгдэж байдаг юм аа. За Бурхны үг бол амьдралыг чиглүүлээ зогсохгүй. Бурхны үгийг сахиж амьдрах юм бол Бурхны ёроол биднэрт урсан орж ирэх болно. Тэгээ итгэлийн амьдралын ихэн үндэс бол бидний Бурхны үгээр нь амьдрах итгэлтэй амьдралын үндэс суурь нь болж өгдөг юм аа. За тэгээ 3-аас 6 дугаар ишлэлд болохоор эзэнд бүрэн итгэж
амьдрахыг биднэрт эзэн хэлж байна. Эзэнт бүх зүрхээрээ итэг. Өөрийн ухаанд бүү найдаа гэсэн. Бурханд итгэнэ гэдэг бол түүнд бүх амьдралаа даатгах явдал юм. За итгэл бол амьдралын суурь. Тэгээ Бурхан бидний замыг шулуун болгодог. Өөрийн бодолд биш. Бурханд найдаж, Бурханы мэрэгэн ухаанаар амьдрахыг өнөөдөр бид нарт анхааруулж байна. За 7-оос 8 дугаар ишлэлд болохоор даруй байдлыг мушгиж муугаас зайлж явахыг биднэрт бас зааж байна. За өөрийгөө мэрэгэн гэж бод. Эзнээс имэж муугаас зайлаа гэж өгүүлж байна. За даруй байдал бол итгэж хүний чимэг гоё юм аа. За тэгээ эзнээс эмээх нь мэрэгэн ухааны эхлэл. Даруй байдал бол бидний мөрдөж явах гол зүйл юм. Тэгээ ариун амьдралын бас суур болж өгдөг юм аа. За тэгээ 9-оос 10 дугаар ишлэлд болохоор эзэндээ бүхнээ өргөө гэж. За эзэнт эд хөрөнгөөрөө хүндэтгэл үзүүлээ. За Бурхан бидний зүрхийг хардаг. Өргөл бол та бидний итгэлийн илэрхийлэл болж өгдөг юм аа. За Бурхандаа бид нар өглөг өгөх юм бол энэ нь бидний Бурхандаа талархаж байгаа тэр илэрхийлэл болж өгдөг юм аа. За итгэл өргөлийг бол дагуулж байдаг. Бурхан дөргснөөрөө бид нар эргээд Бурханаасаа тэр илбэгшүүлэлтийг авч байдаг. Бүр илүүгээр бид нар эвээгдэж, өрөөгдөж байдаг юм аа. Тэгээ эзэн Бурхан бол бид нарыг хангадаг, хангагч эзэн гэдгээ бидний өргөлийн бас нэгэн хариу өгтөө үргэлж харамгуугаар бид нарт бүр илүүгээр өгч яадаг юм аа гэдгийг бид нарт бас өнөөдөр сануулж өгч байна. За 11-ээс 12 дугаар ишлэлд бас Бурханы тэр сахилга батыг хүлээж авах талаар бид нарт сануулж байна. За эзний сахилга батыг бүү үл тоогоорой гэж хэлж байна. За Бурханы сахилга бат гэдэг бол ерөөсөө хайр юм. Бурханаас биднийг хайрлаж байгаа хайр гэж ойлгож байна. Сахилга бат гэдэг бол хайрын илрэл бөгөөд бидний тэр алдаа дутагдлыг засаж байдаг. Бөгөөд бидний итгэлээр өсөх тэр өсөлтийн маань улам нэмэгдэж байдаг нэгэн зүйл юм аа. Тэгээ Бурхан эцгийнхээ зүрхийг ойлгоход бас бид нарыг энэ сахилгачуултаар дамжуулан ойлгуулж идэг юм аа. За тэгээ өнөөдрийнхөө энэ сургаал төгс 3-1-ээс 12 дугаар ишлэлээр дамжуулаад бид нар итгэж хүний амьдралын зураглалыг бол харуулж байна. Тэгээ Бурханд итгэж үгийг нь сахиж даруй байж түүнд бүхнээ өргөж сахилга батыг нь хүлээн авах юм бол Бурхан бидний замыг шулуун болгож өгнө. Амен. Тэгээ хамтдаа залбирцгаая. Эзэн минь ээ, би танд бүх зүрхээрээ итгэхийг хүсэж байна. Өөрийн ухаанд найдалгүй таны үгийг зүрхэндээ хадгалж замд минь намайг удирдаач. Намайг засаж сургаж өдөр бүр эзэн Бурхантайгаа улам ойртуулж өгөөч эзэн минь ээ. Энэ бүгдийг таны хайртай хүү Иесусийн нэрээр залбирлаа. Амен.